Мөнгө сарны нэг өдөр ингээ гараад ирлээ. Шарк болоод. За, шаркуудын аквариумд оръё. За ямар нэг азтай өндөр санхүүжилт авах юм бол доо. Сайн байна уу? Намайг Чулуунбаатарын цагаантай гэдэг. Би Эртний улс компани захирлаар ажилладаг. Намайг Чодраавлын тараа гэдэг гэр бүлийн бизнес эрхэлж байна. Эртний юм уу? Эртний хүнс гинэ. Нэг компани юм байна те. Өөрснөө мөнгө нэмэлдээд үүний амьдрал тусуулах хэл улсууд суучаад байгаа юм шиг байгаа энэ 5 хүн тийм ээ. Юу хийдэг гэсэн мэн хоёр? Манай компани бол дайвар махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Толгой шир юм биш үү? Ой гоё шүү дээ. Энэ нэртэй nice шүү дээ. Ямар гоё харагдсан үү те. Үе өхрийн хэлэнд хашаадаг үстэй бид нар. Өхрийн Хэлийг бол жинхэнэ хийдэж штэ гоё. 100 шин. Тэр хоньны хэл нь бас юутай байдаг. Адууны бахилсан мах байна уу? Өшөө гоё. Би та бүхнээс юу хүсэж байна гэвэл 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсэж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалт оруулах юм бол компанийхаа 20%-ийг санал болгож байна. Гой хоёр байна да. Араас 750 сая өрнөлж байгаа гэсэн үг компани. Би чамд хөрөнгө оруулалт хийлж ямар бизнес хийх вэ сарна? Хэд төгрөг амбар байна гэсэн. Гэтэ эн чинь бол бас ер нь бол юу зардал багтаа шүү дээ. Жишээлбэл хоньны толгоо, цувтаа энэ чинь хямдхан байдаг бүтээгдэхүүн байхгүй тий. Одоо жишээлбэл мах сахыг бодвол хамаагүй хямдхан шүү дээ чинь. Түүхийд нь тий, түүхийд нь маш хямдхан. Тэгээд энэ бол айгүй ирээдүйтэй л юм тий. Ер нь бол яг хөлөө бол. Хийж байгаа юм харъя та. Гоё юм хийсэн байна та тий. Манай компани одоогоор хоньны чансан толгой, хоньны хил, адууны хил, өхрийн ширний царцан амаг, гүзээний салаад, хоньны гисгсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хүнсний худалдааны төвүүдээр хүргэж өгч үйлчилж байгаа. Студинд бол гоё юм билээ. Би идэж үзчихсэн. Нэг шиг нэлийг авч идчихсэн тий. Толгойн гэсэн өстой гоё юм бэл. Тийм, толгойн өстой гоё шүү дээ. Эдний эзний юм хүн байсан биш шүү дээ. Тийм байна. Аваад идээдсэн чинь. Гоё те ёо толгой эдмэр санагчлаа. Студид эдмэр. Зах зээл нь байгаль юм хта. Байлгүй дээ. Тийм. Энэ манай байрны дэлгүүрт авдаг гэдэг байдгүй шүү дээ. Ерөөсөө манай супермаркет авдаг чи 90 л бараг дуусчихчих. Хөрөнгө оруулалтын зорилго юу вэ гэвэл манайх одоо борлуулалтаа 2-3 дахин нэмэгдүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд нэмэгдүүлэхийн тулд эхлээд түүхийн эдэ хоримтлуулах, хөрвөгч барих, одоо ажиллаж байгаа үйлдвэрийн байрлалдаа шинжилэл засвар үйлчилгээ хийх, Хөлтөгч болох гэж аргагүй их мөнгө ордог юм шиг байна тий. Хөргөн тийм үү. Тэр хаяар нь хөлдөөгч их юм байна л да. Хэлийг бол нэрээ бараг л өдөрт 2-ыг хийх нь холгүй байдаг шүү дээ. Завгүй. Өхрийн хэлийг бөөнөр нь аль 100 шиг л гоё шүү дээ. борлуулалт яагаад нэмэгдэх боломжтой вэ гэвэл одоо байгаа манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд харилцагч худалдаа авагчдынхаа 100% хангаж чадахгүй байгаа ерөөсөө. Тийм маркетинг хийхгүйгээр хангалттай юугаа яачдаг гэж шүү дээ. Зараад. Тийм энэ яг хөө тэгж борлуулалт нь тэгж нийлүүлэлтийг үүсдэггүй борлуулалт сайтай юм бол яагаад эдгээр тэгж мөнгөний бэлэн мөнгөний хомсдолд ороод яг үйлдвэрлэлийг өргөжүүлж чадахгүй байна. Хүчин чадал хүрхгүй байгаа учраас нэмэгдүүлнэ гэдэг гэсэн шүү дээ. Тэгээ амар иддэг байгаа хөх тий. Гоё шүү дээ. Ингээ бол одоо нөгөө нэг хэлтэй төгчүүл. Тий нөгөө ийм толгооноос нь мүлжөөл төвхтэй шүү дээ чинь. Зүгээр ингээд гоё байж бол пүнкгээл гаргаж ирээл шиир зугаа игээл идэл үл. Шиир зөө. Тэгээ яагаад одоо ингэж за окей зарагдчих юм бол хөрөнгө оруулалт хүсэж байгааг нь сонсоо. Нийлүүл. Стүүжин, адууны хил, үхрийн хил, чансан толгой гээд дайвар махан бүтээгдэхүүнүүд шаркуудад таалагдж байгаа бол та. Бүгд л их амтрахан идэж сонирхон үзэж байна. Шаркууд махан дуртай л та. Монголчууд шаркууд нэрэд нь шүү дээ. Эднэрийг ханаас олж авд энэ түүхийд. Өвлийн үйлдвэрлэлд болохоор дандаа хүчит шонхор динжин мянга цахаас тэгээд хөдөө орон нутгаас нөгөө малчид малаа үл оруулж ирдэг шүү дээ. Тэгэхээр нь авчдаг. Оюутны төлбөрөөр орж ирэхээр нь бүгдийг 5 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл ядалгаа байхад махны үн навсаадаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үед шинэ махнууд авч сайн идэх. Би бол орхол юм байна салбар. Хүн болгоны хэрэглээ. Цуглуулдаг цэгтэй юм уу эсвэл шууд явж өөрсдөө Шууд өөрсдөө манайх хоёр хөлдөгчтэй машинтай авахгүй. Тэгээ хоёр тишээ гараа авчихдээ. Тэгэл орой ингээ нөгөө малын нэдэлхаа эхлэнгүүд хүлээ зогсож байгаа л бүгдээр ингийн унахаар нь аваад шууд авчираад хөргөчөндөө игээл зармын өглөө шууд юунда хойхолгаанд оруулчихсан. өдөр болгон тэгж явах юм. Өдөр болгон тэгж явдаг. Овоо ажиллаа тэрийг цуглуулдаг гэдэг аа. нөгөө бид нар хойно авахаараа очиж гаргуулдаг шүү дээ. Тэгэл тэднийг л авчдаг юм байна л да тий.
Алтан болог дээрс намар ширүүдэд чулуудаа хаяал шууд хаяачлаа шүү дээ. Эдгэрт бол олдохгүй шүү дээ. Үхрийн шир бол шүү дээ. Баа гэдэг нь юу юм? Мал бөөнөр нядлах Нөгөө өглөө эд шүү. тий эмээлттэй байдгаас тий. Эдгээр эмээлтэй үеийн зах дээрээс ч авах байлаа өдрөө. Тий ойрхон Нэг чанах нэг хайрах одоо энэ хуйхлах те айгүй хүнд ажил шүү дээ. Тэрийг ямар автоматар хийх үү эсвэл гараараа хийх үү? Одоо тэрийг автохинээр хуухалж байгаа. Бид нэр эхлээд паяал нэгтдэг байсан анх бол ерөөс. Автах юм бол хамаагүй хурдан л байх л та. Газ хуйхлж байгаа л та. Ажилтаа шүү дээ талааширч тий. Ууглан гаруулсан жанана. Жимбадаг сонирхоод энэ да. Эж орлогын жилийн орлогын асуудаа. 16 оны борлуулалт чи хэд байсан бэ? 2016 оных нийтдээ 430 сая байсан. 430 жилийн борлуулалт. Жилийн борлуулалт тий. Үнцэн ашиг нь дэрнээс чи бага л та. Тэгтэл бас болж ш тэр бомоор эргэлдэг бизнес. 20% гэж бодглоо чинь л. Би нэг толгой хуухлах гэдэг дээвэр надад том газ байдаг штэ. Тим газар хуухлсан шууд яа Ашиг Ашиг манайх одоогийн байдлаар ерөөс 10% ашигтай ажиллаж байгаа. Орлогынхаа. Яагаад? жил 40 сая төгрөг гэсэн үг. Юунд их зардал яваад байна? Маркетингийн зардал хэрэггүй гэсэн. Түүхийдийн зардал бол тийм их биш. Цалин мэл ингээл явд юм л үү тий. Эсвэл тоног төхөөрөмж аваад тэрний зээл байна. Тэрэнд өгöd. тэгэхээр 2-3 жилийн дотор борлуулалтаа 2-3 нуглана гэдэг чинь бараг тэрбум гараа авчих юм байна тий. Хан гол нь за эрэлт Аргагүй юм байна л да. Хөргөгчгүй болохоор нөгөө нэг ихээр нөгөө бараагаа татчих чадахгүй. тий. Муутчихна гэ. Тэгээд нөгөө баг багаар татаа явахаар нөгөө нэг ахидгүй юм байна л. Гэтэ эднийх гоё байгаас те. Эрэлтээ дийлэхгүй гэж хүмүүс хүлээж байгаа түнс мөнгө шуураад аваад дуусчихдаг. Эрэлтээ дийлэхгүй байгаа бол гэрээтэй дараад дандаа бэлэн борлуулалтыг сонгох хэрэгтэй. Захуудыг сонгох хэрэгтэй. Дэлгүүрүүдийг сонгож болохгүй. Тэд нар чинь 40% нэмж байгаа юм шиг. 30%. 30-аас 30. Эдгээр нөөттэй бол яг нөөт мөөт гэл аавна гэл тэгэл тамлж байгаа л та. Тэдний л хамгийн их зовоолдог. Борлуулалтаа яаж явуулдیں۔ Одоо тодорхой цэгүүд байдгүй те. 300 супермаркет сүлжээ дэлгүүрүүд байгаа. Цэгээрээ бол 400-аад цэг болчдөг л одоо. Энэ нэр чинь сүлжээ амар том бизнес юм шүү бүр аа. Мундаг биш тий. Энэ асар том бизнес байна уу? Уг нь бол нь ерөө 400 цэг дөгж ийн гэдэг чи амар. Тэгээд хөлөө олсон газар шүү тий. 10% гэхээр бас арайд бага юм аа. Яна одоо энэ хоёрыг сонсон мөнгөтэй хүмүүс энэ бизнесийг нэг хийж чадахгүй. Эднэр өөрснөө хийгээд зах зээлтэй гүн нэвтэрсэн юм гэж боддог. Хэдэн ажилчинтай? Би тэр оролцоод 15 хүн баг. Амар их ажилчтай шүү Энэ дээ. хоёр зүгээр л гайхуулах гэж орж байгаа юм болоо. Гэтэл 15 хүнтэй компани 7 жил аваа явна гэдэг бас том ажил шүү бас лээ. Тэгээ бас энэ дэлзээд нас тогтчихсан юм бас зүтгэлтэй шүү дээ юм аа. Толгойч дэлгүүрт ямар үнэтэй байх вэ? За дэлгүүрт өөр үнэтэй. Бид нар 3300-аар авчиж өгдөг байхгүй юу? 3300-аар. Тэгээд хямдхан байна шүү дээ. Доотлол нь 4100 зарагдчих шуган. Сүлжээ супермаркетуудаар 4100 чинь дэлгүүр нь илүү ашиг авт. 400 гаруй өгчтэй. Эдгээр зүгээр одоо зүгээр дэлгүүрүүдэд заруулахгүй өөрөөсөө шууд зардаг байхад алж ш салбар жижиг павильон ягээл те. Дэлгүүрүүдийн юм дээр пад цөхөө өөрөөсөө зардаг. Ямар ч дээрээс нь уснаас юм байхгүй. Тэдэрээс хэтэрхий нэмхийн тийм болоос нь ашиг 10% нэмэхэд л болоо. 7-8 нэмсэн. 30% нэмдэг байхгүй юу? Нэг нөгөө хэлэхэд бас үйлдвэрлэгчээс борлуулагч нь илүү ашиг олоод байгаа байхгүй юу? Тий. Юу 20% би алж штий. Хөөе сайна. Яава. Арай аваа биш үү? Юу гэсэн арай гэж. 3300-д 704 нэмж штий. Тийм 704 гэхэл юу 20-оос илүү гараа авчиж байгаа шүү дээ. Бодлоо маржин бодлоо. Хэдий? 30% юм биш юм баг. Тий. Идрээс илүү супермаркет машин. Гүштэй. Бас тэгж биш үү? Тэгж бас болохгүй л дээ та нар. Ер нь тийм шүү. Угаасаа ийм махан дээрс тэгж байгаа тий. Малчтаас илүү ченжүүд нийлээ ашигладаг шүү. Жинхэнэ хөдөлмөрч Энэ хоёр ингээд хараа. өөрсдөө нуруунд дээр авах. Хөөе ингээд юм аваад тэгэл ингээд бараа марааг тарааж байгаа. Тэр 400 гаруй хүн бол ингээд тал нь бэлэн мөнгө нөгж байгаа. Тал нь дараа нөгөн гээл ингээд баданаас бадааны хооронд гэл ингээд амар юм баг шүү. Хэцүү юу? Энэ хэцүү яг зарагчсан 15 хүн бол янз янз байгаа. Одон жил харьцснууд нь эдэрт бол зүгээр шууд зээлэр авч байгаа бараагийн.
Тэгээд 1-2 сая төгрөгийн аль хэзээ өөртөө болцсон. Тэгэл нөгөө иргэдэг мөнгөний өгөөл ингээл явдаг. Бүгдээрээ адилхан мөнгөгүй болохоор ямар ч арга байхгүй. Санхүү тал дээр та нар илүү сайн ер нь менежментээ сайн хийх хэрэгтэй байна. Сарын 3% төлнө гэдэг чинь арай л дэндэж байна. Тийм танаа бизнесийн ашигч ингээл сороод авч जैन. Дээрээс нь нөө дэлгүүрүүд чинь та нараас илүү ашиг хийгээд ам шиг харагдаад байна шүү дээ. Санхүүгийн тал дээр энэ хүн үг нь яг хөрөнгө оруулалт айгүй гоё хөрөнгө оруулалт тий. Үгүй маш их бахархал төрж байна энэ хоёр хүн. Эднийдээс ингэж яамааргүй болчихоор санагдаад ийм амар гоё юм хийц те. Эдрийн бараг хүртэл буцааж байгаа заяа. Зүгээр том дэлгүүрүүд 2-3 оноо. За энийг одоо хүн авахгүй гэж ингээд буцаагаал. Тэгээ хүний бараг ямар ч зарах сэтгэл вэ. Тэгэхээр өстө бүр тамлуулж шин чинь. Цовлогоо зовоож юм хийгээд танараас илүү ашиг авч байна. Гэтэ муухай тий. Хүн ингээл хамаг ингээл хөрөнгө мөнгөө зараал ингээл нэг 10% ашиг болж явах цаана нэг хүн 30% ашиг алж ингэлэрч байна. Чамэр тийм. Шудрах босох байхгүй. Эн чинь л яг нөгөө нэг зохицуулт хэрэгтэй байхгүй юу? Гэтэ энэ чинь арай хөрөнгө оруулах юм бол одоо 430 сая байгаа 1 тэрбум 200 сая жилийн дотор гэдэг байна. Тэгээд өөр авч. Тэгээд өдрөөс өдөрт нөгөө бүх юм ингээд орж гараад бизнес ингээд 40 яваад тэгэл нураад байна шүү. Тэгээ энэ хэмнээ ард гарна гэдэг бол одоо бас тийм хүн болгоны хийдэг зүйл бол биш. Үнэхээр одоо та хоёр бол энэ салбартаа бас одоо хүмүүс танигдаад бас оршин тогтноод өөрийн гэсэн зах зээлтэй болоод үнэхээр өнөөдөр бизнесээ өргөдөхөөс өөр аргагүй тийм хэмжээнд одоо ирсэн байна. Тэр нөгөө бүрэлдэхүүнтэй өгөөж Симба захирч өөрөө ингэж гараараа юм тэмтэрч хийдэг хүн. Тэрийг зовлонгийн мэдж байгаа байхгүй юу? Яадаг вэ гэдгийг нь. Ногоо тэрдэг хүмүүс өрөдрөл яг өөрийнх нь хийдэг юм хийдэг. Өрсөлдөгч нь ороод ирвэл яг нийлээл хүү. Бизнесмен хүн бэлтгэх бах те. Орхиж хайж болохгүй. 150 саяг 20%. Та хоёр хамтарч байгаа юм уу өрсөлдөж байгаа юм? Гэхдээ Чимба захирал төсвөл битээр хамтарч болно. Чимба дарахтаа байх нь. Талхан дээрээ тавиад өсчүүж ингээ зараад байгаа. Би одоо ганцхан саналтай чи. Одоо энийг хүлээн зөвшөөрөөд би хөрөнгө оруулахад бэлэн байна. Би хамтарч оруулахгүй. Ганцаараа гэдэг нөхцөлд очиж байгаа юм биш тэгэж. Эдгээр хоорондоо Америкийн шаркуудыг алдцдаг бол тий. Шууд Марко бүн ингээл би 20% гэдэг. Би 20 сая гэдэг. Би хуцаадаа би 40 сая гэдэг хоорондоо шүү дээ. Тэгвэл энд хоёр их жахаа баяр Чим арай хөдөөний юм чим бага дагсан дээр байгаа. биш. Хоёулаа цуг адилхан санал тавьж байгаа. Бид хоёрын алийг сонгох байл гэж байгаа. Яг нэвтрүүлгээ үзчих ярианаас сонсч чадахгүй. За. Тэгэхээр одоо Чимбат захирал 20% 150 сая. Яг л орсноор. Яг л та хоёрын өссөн. Зөвшөөрлөө их хэвээр. Зөвшөөрч байна. За баярлалаа. Баярлалаа. Их баярлалаа. Гоё юм бэ хүмүүс хөрөнгө оруулах баярлаад тах юм бүр. Нэстэ нүдөө олсон шагнал гэдэг шиг. Нүдөө олсон. Одоо зургатаар реклам гарна. Мал хойтой юм уу тий? Мал хойтой юм чи их малтай хүн байна. Дангаараа хийсэн дээ шүү дээ. Энэ хүнийг барьж авахгүй. Энийг хүнийг барьж авсан дээр. Амар хүнд. Энэ бол одоо ард алд өстой жинхэнэ хөлс тосолж өстой. Тэгээ энэ хоёр хоёулахна ингэж юм цуглуулж байгаа одоо ингэж гэр бүлээр явна гэдэг бол энэ чинь амар том ажил. Тэр үйлдвэрийн байран зүгээр хүнс баас гоочод жинхэнэ тасрах юм болчих шээ. Зам хий. Зоргоод авахгүйсэн би. Орохгүйсэн би шүү. Яа. Нөгөөтгөө яриад гэдэг шиг. Тэгээд та нар хараалаа за ямар юм хөрөнгө оруулалт чинь харж байна. Уус суурьтай доороосоо ургах. Тэгээд дээр нь одоо нөгөө яг өнөөдөр эрэлт хэрэгцээтэй. Яг өнөөдөрт эрэлт хэрэгцээтэй байгаа. Тийм юм л хөрөнгө оруулалт гэж байна. Энэ салбарт олон хүмүүсд Монголын нийгмийн дундаж нийгмийг бий болгож байгаа. Энэ хүмүүсийг л жоохон өргөөд ингээд энэ дундаж нийгэм маань 30-40% тэр нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг тэр дэмжлэг тэр нөгөө санхүүгийн мөнгө чинь энэ хүмүүстэй л олж очих хэрэгтэй байхгүй тий. Гэтэл ламбарлын мөнгөөр явж байгаа. Жил болгон тараадаг тэр 20-30 тэрбум чинь энэ хүмүүст очих хэрэгтэй байхгүй юу? Энэ хүмүүс л үндэсний юмаа дээшээ татж явж байгаа шүү дээ. Устж өгөө болохоос нь хамгаалж. Тэгээ энэ хүмүүс ямар их дарамт ирдэж татвар матураас айгүй их юм ирж байгаа ш.
Одоо шинэ энэ толгойг чинь гадагшаа авч явахад айгүй амар идэхгүй ингээд савлцсан. Эдэттэй компанийн нэр нь өөрөө гоё брэнд болчихор нэр юм байна. Тийм байна тий. Эртний хүнс гээд угаасаа л яг эртнээс толгой ширээ чамд иддэг байсан. Одоо бид нэр одоо жуулчин жишээлбэл одоо оюуха жуулчин авч явлаа гэхэд хямд алах авч явуулгүй энийг авч явах. Эртний хүнс угаасаа нэр нь тийм тий. Савлгаач ингээд нэг цүнхэнд олон орно шүү дээ. Тиймээс баг дөрөв шиг хийгээл явчих чи яа яас. Би бол энэ нэг толгойг нэлээс нам юм. Алаг царцаамаг, гүзээний царцаамаг гэдээ байдаг шүү дээ гоё. Гүзээний царцаамаг гэж юу вэ? Бид шүү дээ. Үгүй хутлаа. Залаад. Юу гэдэг юм бэ? Гүзээний юм байдаг. Юу гэж студид. Яа нэг гүзээний юу лээ нөгөө нэг бид нар авч зугаарганд. Гүзээний зүгээр салаад яв. Гүзээний салаад. Найданд ч юм. Гэтэ ер нь бол угаасаа хараад ангууд нэг бол амар боловсралтай мэдлэгтэй хүмүүс аяг амжилтанд хүрээд байгаа. Нэг бол маш их хөдөлмөрч хүмүүс амжилтанд хүрээд байгаа байхгүй. Ер нь одоогийн яг энэ том ах нарыг хараад ангууд. Та хоёрстай нэр хамгийн хэцүү салбарыг сонгож авсан байна. Өдөө хүртэл шантрахгүй явж байхад чинь өстэй баяр хүргэе гэдэг тэр яг үнэхээр баярлсан. Хөдөлмөрийг зөвхөн үнэлсэн гэдэг л. Одоо ингэж хөрөнгө оруулалт авцсан. Нөгөө хэдтэй очиж хэрэг хийлэн юудгүй яст үнэхээр баяртай. Баярлсандаа баярын нулимс гаргаж байна энэ хоёр. Яг юм өдөө болсон бизнесээ олцоод орж ирээ яривал бас болж байгаа хэрэг тий. 15 ажилтнтай гэсэн шүү энэ хоёр чинь бас оол байгаа зү тий. 15 гэдэг чинь амар болж ш тий. Мундаг л байгаа хгүй. Тэр 15 хүний бас амьдралыг эн чинь тодорхой хэмжээгээр өөрөөл авчих. 15. Энэ чинь бол нөгөө нэг бүр амьдрал ахгүй тий. Бүхэл бүтэн ямар за тэр том шоунд ороо зүгээр нэгдүгээрсэндээ танцээд гарч байгаа шүү дээ. Чи бүхэл бүтэн амьдралын цаастаа ингэж тэгээд энэ нэвтрүүлэгт орно гэдэг чинь бас маш олон хэрэглэгч татчихлаа гэсэн үг тий. Тэстэ жихэн хөдөлмөрийн үр шимийг амталж байгаа хат тий. Хөөрх юм аа. Өмнөөс нь баярлцах юм аа. 150 цагийг навал зүгтчих. Хүү юм бахгаа таах. Цаагаад байдаг. Одоо ингээд нэг нуруунд дээр 8 том ачаа байсан чинь тэр нь байхгүй болчихсон гэж тий. Энэ өдөр шаркуудын сэтгэлийг хөдөлгөж чадсан нэгэн хөдөлмөрч гэр бүл өөрсдийн бизнесээ аварч чадлаа. Тэдний эрхэлж байгаа бизнесийг хөрөнгө оруулагчид маань амаргүй гэдгийг ч хэлсэн. Тэрөөсөө харагдахгүй юм тий. Энэ манай хүний нүд зөө. Зүгээр юм харахгүй нөхөө тэгж хэлмээр байгаа байхгүй. Энэ хөмсөг мангар том нүдний оронд энэ хоёрыг байраа сольчмаар байгаа. Дүнг гэл тэгвэл бас нэлийн бүлтгэр залгуулж санагдаад. Энэ хоёр ихтэй яг нэг толгой аваад нэг 2 саяг сүйтэй цайтай авахд л бас үйлдвэрлэлийнхаа юмд ингээд яваад Өвчүүний бизнес гэдэг юм дандаа өвчөө хавал зардаг. Өөрөөсөө ийм хүмүүсийн бизнес чи ингэж эхэлдэг шүү дээ. Нөхөр нь эсвэл толгой идэх дуртай. Энийг тийм ингээ пакетлцсан толгой байсан ч олоосоо гэж бодоод тэрэн дээрээ үндэслээд ингээ хийдэг ч юм уу. Доор сонирхлынхаа дагуу юу? Ер нь гой чансан амталсан самжин саримс өндөртөөсөн толгоонс буцдаг монголын байхгүй. Айгуу гой харагдчих. Хийлцсэн яг л үндэс. Толгой идмэр санагдчихлаа. Бид захиалгын толгойнууд өстой худлаа юм л тий. Хатуу. Тэгээ нөгөө хил мэлэн ингэж биш амын ингэ заахгүйгээр чанцсан болохоор ингэ аман дотор нь үүс шороон ингэ бэж байна. Баялаар энэ тий. Гой цэвэрлээд ингэ цэвэрлсэн зүгээр юм. Өөрснөө гараараа хийл гоё шүү дээ. Манай одоо иддэг шүү дээ. Идчих хэрэгтэй шүү. Тэр бүлэхэж одоо бүлэхгээ тэр нөө шараа чи бүлэх ингэж ажиллах сайн гэсэн шүү дээ. Юу бас иддэг гинэ. Шөлн шаруудаа хөцвөө шүү дээ. Тэр чи одоо би хамгийн сайн гэж хоньны шөлнөөс илүү сайн гэж байна. Тэр үе чинь гэсэн таруу галцаар баяж идэггүй, тамхи татцаар хоосордгүйс. Одоо харин таруу галсан бол баяжчих гээд байгаа. Тамхиг татвал хаасрах гээд байна. Хоосорчих гээд байгаа. Өөрчлөгдсөн байгаа шүү. Эсрэгээр олчоо та. Хаасрах юу юм хай ярьчлаа боли. Өнөө тийм болчихсон байгаа шүү. Тэгэхээр чи одоо толгой шир аяа чинь хэдэн жилийн дараа та нарын өөр хүүхд одоо аюул яагаад гэх юм толгой шир чинь одоо ингэж ямар үнэтэй болоод ирэх нү гэдэг чинь 20 шиг тамхи өдөр хэдэд татчихин чи ширхэг нь хийдүү амар тооцож байгаа. Тийм шүү дээ 2500 төгрөг чи өдөр татчихна гэхээр чинь тэгээд 30 хоногт 30 хоногт чинь мөнгө гарчлаа байхгүй юу? Чи салигаа бараг татаад жил бол чөлөөтэй сая тэр. Чи мөнгө шатаа жил сая төгрөг татчихна гэхээр хэцүү болчих. Гараач тамхинаас. Тэгээ өөр тэг мөнгөөс өөрийгөө орлоо тас тий. Өөрийгөө хордуулаад
Тэгээ би бас хажууд нь ордож байгаа шүү дээ. Хажуудгаа хавтуулаад ирчих. Харин ингээд хараа цонхмоо гараад хамаг битэр тэр хаалцуулаад аа баяр тахилж байгаа чи би ингээ 3 батга хардна. Амгнаас ч болоод 3 батга гарцсан. Надад хизээний уугуул хамарлаа синк гэж ордож чинь тэр над тавьгаа байлдаг гэж шүү дээ. Яг ингээ би татахгүй байж байгаа тэгжсэн л хоол мол дээр заавал татах болчих. Тэнгүүд би тачих юм манаас.